Монцам агентлаг мэдээлж байна. Монгол улсад анх удаа Азийн хуулийн сургуулийн захирлуудын 6 дугаар форум, хуулийн сургуулийн нийгэмдэх үүрэг ба өрсөлдөх чадвар, Азийн хуулийн туршлага ба ирээдүй сэдвийн дор өнөөдөр Монгол улсын их сургуулийн хичээлийн 1-р байранд эхэллээ. Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургууль, Бүгд найрамдах Хятад ард улсын эрх зүйн боловсролын асоциац, Бүгд найрамдах Хятад ард улсын Римини их сургуулийн хууль зүйн сургууль хамтран тус форумыг зохион байгуулж байгаа юм. За энэ хурал бол одоо эрх зүйн боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй нэг ялангуяа бүс нутгийн Азийн бүс нутгийн тэргүүлэх чиглэлийн одоо сургуулиудын арга туршлага сургалтын стандарт технологийн талаар харилцаж ижил төстэй зүйлүүдээ мөн хоорондоо ялгаатай ийм зүйлүүдэд харилцан ярилцж үзээд өнөөдрийн орчин үеийн одоо хууль зүйн боловсролыг дээшлүүлэхэд ямар арга технологиор хамтран бас нэгдэж ажиллаж болох вэ гэдэг талаар бид бүхэн чуулж байна. Тэгэхээр бол энэ зүйлээс бид нар юу хүлээж байгаа вэхээр манай Монгол Улсын их сургууль бол 2024 онд одоо судалгааны их сургууль Азийн одоо шилдэг 100 сургуулийн эгнээнд орох ийм том стратеги зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ ажиллаж байгаа зорилготой маань бол яв цав нийцэж бид бүхэн энэ Азийн өндөр хөгжилтэй орнуудын сургалтыг өөрсдийн технологи болгож дэвшүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. За дээр нь бол хамгийн гол зүйл бол өнөөдөр бол манай улсын олон улсын энэ даяарчлагдж байгаа хууль зүйн нэгдсэн энэ боловсролын стандартыг өөрийнхөө сургууль дээр нутагшуулах. За сургалтын технологи стандартыг сургах дээр нь оюутны одоо чөлөөт солилцоог хөхүүлэн дэмжих. Одоо энэ өндөр хөгжилтэй орнуудад эрх зүйн боловсролоор оюутнуудаа сургах, агсан түвшний сургалтыг хийх. За ийм чиг хандлагаар бид бүхэн бол чуулж байна. Форумд Хятад, Солонгос зэрэг 5 улсын нэр хүнд бүхий 24 их дээд сургуулийн хуулийн салбарын захирал, дэд захирлууд оролцож байна. Тэгэхээр Монголын хуулийн сургуулиуд нь болохоор маш тийм нээлттэй арга замаар хуулийг судалж байгаа. Жишээл Монгол болон ихэнх Европын орнуудад их газрын хуулийн систем гэж байдаг. Тэр нь болохоор Монгол улсын систем. Гэхдээ одоо Америктэй адилхан бас нөгөө нэг common law гэдэг системийг ингээ хамтарч сургууль дээрээ зааж байгаа. болохоор энэ Монголын сургуулиудыг маш тийм нээлттэй одоо сониуч гэдгийг харуулж байгаа. Тийм учраас бид нэр тэрийг судлахын тулд ингээ Монголд ирж байгаа маань. Тэгээд өөрийнхөө улсын тогтолцоог л бусад орны тогтолцоог ингээ хамтарч зааж өгч байгаа. Тэр оюутнуудаа маш ингээ өргөн цар хүрээтэй сэтгэдэг. Хуулийг зөвхөн нэг чиглэлээр ингээ ойлгохгүй болгож байгаа. Тэгснээрээ болохоор ингээд маш чадвартай оюутнууд гаргаж байна. Тийм учраас бид нэр ингээд энийг цааш нь судалж тэгээ Хятад болохоор энд нь маш их анхаарад тэгээд Монголд ингэж хийхээр болсон. 2001 онд анх Бээжин хотноо зохиогдож байсан уг форум нь энэхүү бүс нутагт хууль зүйн боловсрол олгох, туршлага солилцох чухал ач холбогдолтой өндөр үр дүнбүхий платформыг бий болгожээ. Форум маргааш эрх зүйн боловсролын үзэл баримтлал ба харилцан туршлага солилцох сэдвээр үргэлжлэх юм.